Та яг одоо илүү өрөө сувгийг хүлээн авч сонсож байна. Та анх удаа сонсож байгаа бол илүү өрөө сувг дээр лайк дараарай, subscribe дараарай гэж хүсье. Таны ганцхан удаагийн дарсан subscribe болон лайк надад их тус болдог юм шүү. За ингээ мөн байнгын сонсогчдоо тавтай морил баярлалаа. За ингээд надад бас нэг санал гомдол ирсэн байгаа. Одоо видеонуудыг тийм ээ подкастуудыг дэндүү удаан оруулж байна. Аль болох хурдан өдөр бүр оруулах их зүгээр байна гэсэн одоо санал хүсэлт ирсэн байна. За ямар ч байсан би одоо анхааралтай авсан. Одоо видеонуудыг аль болох хурдан бэлдэж араас нь оруулахыг хичээнэ гэж та бүхэндээ хэлье. За өнөөдрийн ярих сэдэв бол одоо араар тавилтын тухай сэдэв байна. Гэрлэлтийн хувьд хамгийн чухал зүйл бол хоёр хүн одоо бие биендээ үнэнч байх явдал юм. Хосуудын айл нэг нь араар тавьж одоо нэгнээсээ урвж эхлэх үед тэр гэрлэлт сүрдэг. За хэдийгээр бүх хүн үүнийг ойлгодог ш дийлэн хүмүүс эхнэр эсвэл нөхрийнхөө араар тавих замыг сонгосон хэвээрэл байгаа юм. Урвалт араар тавилтын үр дагавар нь ихэвчлэн эмгэнэлт гэмт хэрэгээр төгсдөг нь харамсалтай. За өнөөдөр хоёр хосын тухай би голлон ярих болно. За нэг дэх хос бол Ли болон Жиа Хуй. За Ли нөхөр нь Жиа Хуй эхнэр нь. Хоёр дахь хос бол Лю Жун болон Жэн Мин. За Лю Жун нөхөр нь Жэн Мин нь эхнэр нь байгаа. За мөн энэ хоёр хосын одоо нөхрүүд болох Ли болон Лю Жун нар найзууд юм аа. За ингээд маш олон хятад нэр хэлээ та бүхэн бас толгойн эргэжүүгүй юу гайгүй байх гэж бодож байна. Би бас нэрнүүдийн бүтнээр нь хэлээгүй байгаа. Зарим нэрийг ингээд орхисон, хятад нэрийг ингээд бүтнээр дуудаар ингээд маш урт болоод исэн учраас бас арай богиносгоод ойлгомжтой маягаар оруулж өглөө. За энэхүү хэрэг 1992 онд Хятад улсын Хэбэ мужийн Дэнжоу хошууны Чунзэ тосгонд гарчээ. Энэ хэрэг гарснаас хойш одоо Чунзэ тосгоны оршин суугчид бүгд буруутай хүний одоо эхнэрээ алсан хүний талд орж одоо тэр алуурчин зөвтгсөн байдаг. Тосгоны иргэд яагаад буруутай гэж үзсэн хүний талд орох болов? За ингээ бүгдээрээ энэ хэрэг рүү шумбацгаая. Хоёр хосын тухай голлож ярина гэдгсэн байгаа. За 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өглөө эрт Дэнжоу хошууны цагдаад Чунзэ тосгоны иргэдээс чармай нүцгэн эмэгтэй хүний цогц олдсон талаар дуудлага гэрдэг. Энэ Чүнзэ тосгонд алслагдсан газар байсан учраас цагдаа нар бол одоо дуудлагыг хүлээж аваад хурч отоход нилээд бэрхшээлтэй хүндхэн байсан байна. За ингээд цагдаа нар болон одоо мөрдөгчдийг хэргийн газар ирэхэд тосгоны иргэд одоо аль хэдийн тэр цогцсыг тойрон шавцгаасан байсан. За хохирогч эмэгтэйн цогцос чармай нүцгэн байсан ба одоо маш өтгөн зигсэн дунд доошо харсан одоо хараад унсан байдалтай хэвтэж байсан байна. За ингээд шинжээчд болон мөрдөгчд хэргийн газар тус тусынхаа үүрэгт ажилд одоо шаргуу оржээ. Цогцыг анх Чүнзэ тосгоны 22 настай Вүүлин гэх залуу олсон байна. За Вүүлин 6 сарын 30-ны тэр шөнө одоо гэрээсээ гадуур хонсон юм байна л да. Тэгээд мань хүн нилээ ууцсан явж байгаа шүн дунд 3 цагаас 3 цаг 30 минутын хооронд одоо гэртээ харих гэж явж байгаад нэг ядраад байхаар жоохон зэгстэй тийм талбай хажууд амархаар суусан баг. За гэтэл яг түүний одоо сууж ясан газраас айгүй муухай өмхийн үнэртэй дийсэн байна. За ингээд эргэн тойрон одоо тас харанхуй байсан учраас Вүүлийн бол одоо цогцыг бол олж хараагүй. Өмхийн үнэрийг ч өөрөө тоогоогүй тийм ээ жоох ууцсан байсан учраас юун тэр үнэр танар энэ төр гээд. За тэгээд тэндээ хэсэг сууж агаад мань нэр бол босгож оролдож байгаа нөгөө гуйвж давж явж байгаа нойтон шавар дээр халтраад доошо жоохон унтсан юм байна. Нэг юм базаргийн юм налуу газар өнкрөөд унтсан баг. За ингээд Вуулин гих залуу бол одоо босох гэж тэмтэрж байх хооронд хажууд нь нэг тэмтэрж байгаа нөгөө нэг цогцыг чинь олцсон л байгаа байхгүй юу. Тэгээд Вуулин чинь нөгөө нэг жоохон согтуу байсныг шилгүү нөгөө цогцос байгааг хараад сүнсээ зайлтал айгаад нөгөө ууцсан арх марх нь гараад ерөөсөө тэндээс орилоод гашгараад ингээд зам руу гүйсэн гэж байгаа. За ингээд айсан Вуулинийг одоо орилж гашгирж байгааг тосгоны иргэд бол хараад ингээд тэр хүмүүс шаваад ингээд цугласан юм байна. За ингээд бол тосгоны иргэд бол цогцыг олоод тосгоны даргад мэдгдсэн. За ингээд тосгоны дарга цагдаад дуудлага өгсөн баг. Шүүх эмнэлгийн шинжээч нар цогцны задралд орсон байдлаас дүүгнэж хохирогч эмэгтэй нас бараад ойролцоогоор 7 хоног өнгөрсөн байна гэж тогтоосон. Цогцыг харахад эмэгтэй хүн гэж тодорхойлох боломжтой байсан бөгөөд за нүүр царайны хувьд бол одоо тэр энэ гэж таних аргагүй маш одоо ирэмдэг одоо зэрэмдэглсэн байсан учраас одоо царай бол ерөөсөө танихын нөхцөл байгаагүй.
За цогцос бол чармай нүцгэн байсны дээр алтан цаг гартаа зүүсэн байсан байна. За энэ алтан цаг мөрдөгчдөд цор ганц хэргийг цааш мөрдөх сэжвэр болсон эд зүйл болжээ. Шүүх эмнэлгийн багийнхан хагас өдөр цогц дээр ажилласны дараа хохирогчийн талаар тодорхой мэдээлэлтэй болсон. За хохирогч эмэгтэй 30-аас 32 орчим настай, 20 см-ийн урттай, хурц хутгнаас шарх авсны улмаас цус алдаж нас барсан. За цогцсны нүрийг маш их хэмжээгээр хуцахаар сэтчиж гэмтээсэн. За энэ байдлаас дүгнэхэд нилээд хувийн өс сонзон сансан байх магадaltaй. Хохирогч нас барахынхаа өмнө бэлгийн харьцаанд орсон байсан ба мөн 2 сартаа жирэмсэн байсан. Чүнзээ тосгоны ойрын үед сургаггүй алга болсон эмэгтэйг бол мөрдөгчд хайж эхэлсэн. За мөн содон хийцтэй алтан цагны талаарх мэдээллийг тосгоны иргэдээс цуглуулсан байна. За ингээд тосгоны иргэдээс бол алтан цагийг өмнө нь үзэж харсан талаар бол асууж сургалахад бол Хуйда Пао гэх ирээс нэг Хуйда Пао гэдэг эрэгтэй хүнээс өөр хинч энэ цагийг бол мэдэхгүй гэж хэлсэн байна. Анх удаа харж байна гэд. За энэ Хуйда Пао гэх ир бол 35 настай, тодорхой эрхэлсэн ажилгүй байсны дээр тосгоны иргэд бол түүний бүгд хулгайч гэдгийг мэддэг байсан байна. За гэсэн ч бол Хуйда Пао өмнө нь бол хулгай хийгээд яг хулгайн хэрэгээр бол огт баригдаж байгаагүй гинэ. Хуйда Пао эхэндээ тосгоноос төмс дахиа зэргийг хулгайлж байснаа сүүлдээ илүү үнэтэй зүйлс хулгайлж эхэлсэн учраас тосгоны иргэд Хуйда Паог тосгоноосоо хөөж явуулсан юм. Тэрээр тосгоноос явж өөр аймаг руу нүүсэн ч за хулгайгаа бол тэр өөр газар үргэлжлүүлж хийсээр байдаг байсан байна. Ингээд тосгоноос явснаасаа хойш 3 сарын дараа Хуйда Пао цогцсны гарт байсан өвөрмөц хийцтэй алтан цаг болон бусад үнэт зүйлсийг аваад тосгондоо буцаж ирсэн баг. Тосгоны иргэд Хуйда Паогийн зарж байсан үнэт идэллүүдийг хулгайх гэдгийг мэддэг байсан ч гэсэн нэгт бол айгүй хямд үнэтэй, хоёрт бол ориг тийм үнэт идэллүүд байсан учраас тийм алт манет мөнгө ч юм уу байдаг байсан учраас ерөөсөө хямд үнэ бодоо шууд авчдаг байсан баг. Ингээд мөрдөгчд цагдаагийн хилцээр Хуйда Паог дуудаж байцаасан бөгөөд тэрээр алтан цагийг бол жил гаруй өмнө гадаадын нэгэн иргэнээс бол хулгайлж исэн. За тэгээд цаг алтаар ууралсан эрвэхээтэй маш содон тийм өвөрмөц хийцтэй байсан учраас ерөөсө зарж чадаагүй ийм содон юм ч зарах юм бол баригдах нь тодорхой гэж Хуйда Пао бодсон байна. За тэгээд бол хулгайн ажил нь бүтлгүүцсэн тул тэрээр бол ерөөсө цагийг зарж боловч чадахгүй өөртөө хадгалаад яваад исэн гэж байна. Ингээд нэгэн удаа Хуйда Пао тухайн үед юу яагаад тосгондоо ирээд нэг тосгоныхоо 3 эрэгтэй хүндээ бол юу байсан бэ? Архитж агаад энэ цагийг бол өөрөө шал согтуу байх үедээ зарсан юм байна нэг хүнд. За гэвч Хуйда Пао тухайн үед мал болтлоо ууцсан байсан учраас алтан цагийг яг тэр хамт архиулж исэн 3 хүнийхээ хиндэн зарсныг бол үнэхээр санахгүй байна гэж хэлдэг. Тухайн өдөр Хуйда Пао тосгоныхоо тэр 3 эрэгтэй хүнтэй архиусан гэдэг байгаа. За энэ 3 эрэгтэй хүнийг бол нэгийг Чин, за нөгөөх нь Лю Жун, за 3 дахь хүнийг Ли гэдэг байсан. За энэ 3 эрэгтэй хүнтэй энэ хулгайч Хуйда Пао архиусан баг. За мөрдөгчд энэ 3 эрийг сэжигтнэр татаж дис дараалан шалгасан байна. За сэжигтэн номер 1 Чин 35 настай, зах дээр гахаа мах зардаг, гадаад төрх нь өндөр нуруутай, ширүүн түрэмгийн байрын зантай хүн байсан. Ширүүн түрэмгийн байрын зантай хүн байсан. За мөрдөгчд Чэний гэрт ирэхэд тэрээр их нэртэйгээ хамт хоол идэж сууж исэн байна. За Чэн бол тухайн өдөр Хуйда Паотой хамт архиуснаа хүлийн зөвшөөр алтан цагийг сонирхож худалдаж авахыг хүссэн ч гэсэн за түүний эхнэр нь бол ерөнхийдөө гэр бүлийнхэн санхүүг хариуцдаг байсан учраас бол надад мөнгө байгаагүй. Тэгээд ч би бол цагийг бас нэг худалдаад авчий гэдгсэн ч бас эхнэрээсээ айгаад бас манай эхнэр зөвшөөрөөч үгүй ч гэж бодвол цагийг бол зүгээр сонирхоод орхисон гэж хэлдэг. За мөрдөгчд түүнээс энэ алтан цагийг тэр Хуйда Пао гэдэг хулгайч яг та танаас өөр гадна хинд зарсныг та харин санаж гэнэ үү гэхэд бол тэр өдрөөс тасарцсан байсан. Үнэндээ бол санахгүй. Ямар ч байсан энэ цагийг бол сонирхож харж ирсэн бол санаж байна гэж хэлдэг. За ингээ мөрдөгчд сэжигтэн номер 2 болох Литэй бол уулзаж байцаадаг. За Лигийн гадаад төрх бол өндөр нуруутай, хүрэн бор арьстай. Тэрээр өндөр настай эцэг их болон эхнэрийн хамт амьдардаг модны үйлдвэрт ажилдаг хүн байсан.
Мөрдөгчд Лигийн гэрт ирэхэд бол зөвхөн өндөр настай түүний эцэг эх хоёр нь гэртээ байсан бөгөөд тэднээс бол хүү бэр хоёрыг хайчсныг асуухад за хүү нь бол гэрээсээ хол алслагдсан модны үйлдвэрт ажилладаг. За ингээ ажил руугаа явсан. Маргааш өглөө бол буцаж ирэх байх. За харин бэр хүүхэн нь бол хэд хоногийн өмнө ээж нь ингээд өвдөөд тэгээд өвчтөө ээжигээ бол эргээд асарчаад ирья. Хизээ буцаж ирэхээ мэдэхгүй байна гэд бэр нь өөрийнх нь төрлөх хот руугаа ээж рүүгээ явсан гэж хэлдэг. За ингээд сэжигтэн номер 3 Лю Жун. За тэрээр бол тосхны баг сургуульд багшаар ажилладаг байсан юм байна. За мөрдөгчд Лю Жуны гэрт ирэхэд бол Лю Жун хашааныхаа сүүдэрт их нэртэйгээ хамт сууж исэн бөгөөд мөрдөгчдөд нилээд урайлахын хандаж асуултанд нь маш дуртайгаар хариулсан байна. Тэрээр алтан цагийг худалдаж авахыг хүссэн бөгөөд Хуйда Пао тийм ээ алтан цагийг хулгайлж авсан гэж хэлэхэд бол энэ Лю Жун за хулгайн ид жоохон бэлэгдэлгүй юм да их нэртэй аваад өгөхөд гэж бодоод цагийг бол би авахаас татгалцсан. Тэгээд ч бид хэд бол тэр шөнө хамт уусан. За тэн дундаас бол нөгөө гурван маань тасарсан байсан ч гэсэн би бол тасарчлаа согтоогүй байсан. Энэ алтан цагийг тэр шөнө модны үйлдвэрт ажилладаг Ли худалдаж авсан штэ. За Ли бол алтан цагийг их нэртэй бэлэг болгон өгнө гэж байсан гэж энэ Лю Жун мөрдөгчдөд хэлдэг. За энэ маш чухал сэжүүр байсан бөгөөд алтан цаг Лигийн эхнэрийнх юм бол за цогцос мэдээж хэн болох нь тодорхой боллоо гэж мөрдөгчд дүгнсэн байна. Мөрдөгчд Лиг цогцос таниулахаар дуудсан. За тэрээр цогцыг бол хармагч царайнаад маш хачин хувьс хийж цогцос бол эхнэрийнх нь бол яавч биш байна. Би бол эхнэрээ танина гэж хэлсэн баг. За гэвч энэ түүний энэ үйлдэл мөрдөгчдөд сэжигт хүрсэн. Ингээд мөрдөгчд Лигийн эхнэр Жиа Хуйгийн ар гэрийнхэнтэй холбогдсон байна. За учир нь түүний хадам аав ээж нь буюу Лигийн аав ээж чинь бэрээд гисэн штэ. За ингээд хэд хоногийн өмнө манай бэр ингээд хувцгнараа аваад за ээж нь ингээд өвдсөн. Ээжигээ эргэчээд хэд хоног ээжиндээ байчаад ирья гэж төрлөх нутаг руугаа явсан гэж хэлсэн штэ. За ингээд тийм болохоор мөрдөгчд энэ Лигийн эхнэрийн ар гэртээ холбогдсон байна. За ингээ мөрдөгчд бол Хятадын Шанси хотод байдаг Жиахогийн ээжинд очисон байна. За Жиахогийн ээж бол охиноо манай охин юун хэд хоногийн өмнө ирэх вэ? Ерөөсө гэр орондоо ирээгүй жил гарын хугацаа бол өнгөрж байна. Тэгээд ч би ер нь өвчтөй биш эрүүлхэн ер нь урьд өмнө ч гэсэн би хаа хөдлөө барьлаа гэж охиныгоо дуудаж исэн удаа байхгүй. Ерөөсө ирээгүй гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр Лигийн эхнэр Жиахой хайцсан байж таарах вэ гэдэг асуулт гарч ирнэ. За мөрдөгчд цогцыг таних тулд энэ Жайхуй гэдэг хүүхний тийм ээжээс нь тэднийд очиж уулзах үед ДНХ-гийн шинжилгээ аваад тэгээд буцдаг. За тухайн үед 1990-ад оны үе байсан учраас шинжилгээг төв лаборатори руу илгээж хариуг бол удаан хүлээх шаардлагатай байсан байна. За ер нь нөгөө нэг шинжилгээний тэр тоног төхөөрөмж лаборатори бол тухайн үед хөгжөөгүй үе байжээ. За ДНХ-гийн шинжилгээний хариу хүлээж байх хугацаанд мөрдөгчд бол хэрэг дээр бол ажилласаар байсан байна. Ли болон түүний эцгийг цагдаагийн хэлцээр дуудаж байцсан. За Лигийн эхнэр ч сургууль болчиход шүү дээ. Ээжиндээ очино гэж худлаа яриад алга болцсон байна. За байцаалтын үед Лигийн эцэг нь бэр хүүхний хамгийн сүүлд тийм ээ ээжийн биеийн өвдөөл арчаад ирээгээд явсан. Үнэхээр мэдэхгүй байна гэдэг үг л давтаад байсан. За мөн ер нь манай хүү Ли бол модны үйлдвэрт ажилладаг, голдуу гэртээ эзгүй байдаг. За тийм учраас би бол ар гэрийнхэн асуудлыг ингэж голлон шийдвэрлэдэг. Би бол бэрээ үнэн худал ярьсныг бол үнэхээр мэдэхгүй байна. Ямар ч байсан бол ээж дээрээ очлоо гэж явсан. Хайцныг мэдэхгүй гэж хэлдэг. За энэ Ли гэдэг залууж гисэн эхнэр Жиахуйтай бол тийм ээ харилцаа хэвэн байсан. Тэр хоёр ер нь бол өмнө нь хэрэлдэж, муудалдаж, зодолдож маргалдаж байсан удаагүй. Мөн Ли гэрээсээ хол модны үйлдвэрт ажилладаг учраас эхнэрээ бол баярлуулахын тулд би бол Хуйда Паогоос тэр алтан цагийг худалдаж авч эхнэртээ бэлэг болгож өгсөн. Тэгээд ч энэ аллах чинь 7 хоног орчмын өмнө гарсан гэдэг нь шүү дээ. За тэр үед бол Ли бол олон гэрч баримттай модны үйлдвэрийн ажил дээрээ байсан тогтоогдож байгаа. Тэгэхээр энэ Ли гэх хүн бол өөрийн эхнэр Жиахуйд яг юу тохиолдсныг бол үнэхээр мэдэхгүй байна. За мөн дээрээс нь эхнэрт нь бэлгэлсэн алтан цаг яхаараа тэр танихгүй эмэгтэй цогцсныг гарт зүйлдэстэй байгааг бол бүр тий no idea мэдэхгүй байна гэж хэлдэг байхгүй. За мөрдөгчд тэдний хуршүүдээс мэдээлэл цуглуулсан байна.
Хөршүүдийн мэдээлснээр Ли их нэртэйгээ бол ер нь хэвийн харилцаатай байдаг. За энэ Ли гэдэг залуу бол ер нь баг гэртээ бол ирдэггүй тийм ээ. Гэрээсээ хол ажилдаг учраас одоо сардаа бол цөөхөн хоног гэртээ одоо эзэнгүү гэртээ бол цөөхөн удаа ирдгээ голчлон эзгүй байдгаа гэж хэлсэн. За мөн нэмж их сони юм хэлдэг. Юу вэ гэхээр Лигийн эзгүүд аав нь бэр хүүхэнтэйгээ явлддаг гэсэн цуу яриа бол манай тосгонд гарч исэн. Тэр юу гэхээр нэгэн шүн одоо энэ Ли гэдэг залууч нөгөө модны үйлдвэрийн ажилдаа явцсан байсан юм байл да. Тэгсэн чинь Лигийн аав нь за бэр хүүхнийхээ өрөөнөөс шүн дөлөөр нүцгэн гарч явахыг энэ тосгоны хүмүүс харцсан байт юм. За энэ явдлаас хойш одоо энэ тосгоныхан чинь тийм ээ за Лигийн аавыг бол бэр хүүхэнтэйгээ явуулцдаг одоо хадам аав бэр хүүхэн хоёр хоорондоо явуулцдаг гэсэн цуу яриа гарсан байна. За цуу яриа гарснаас хойш бол одоо энэ хадам аав бэр хүүхэн хоёр бол ямар ч тайлбар хийгээгүй бөгөөд дууга байсан байна. За тэр хоёрын бүр дуугүй байгаад байгаа юм ч гэсэн одоо энэ өстө яг явуулцдаг нь өстө үнэн өстө баттай энтер гэсэн цуу яриаг бүр улам цаашаа дамжуулсан гинэ. За хэрвээ Ли эцгээ өөрийнх нь их нэртэй явалддгийг мэдсэн бол галзууртлаа уурлах нь дамжиггүй. Тиймээс магадгүй тэр их нэрийнхээ амийг хөнөөсөн байх магадлал өндрөө гэсэн дүгнэлт нь мөрдөгчд хүрсэн байна. За энэ бол маш буруу дүгнэлт байсан. Хэрэг бол ерөөсө 360 градус шал буруу тийшээ эргэжиж байгаа байхгүй. За Лигийн гэрээс нэгжлэг хийхэд галтгооны өрөөнөөс нь 20 см орчим урттай хутга олдсон бөгөөд хутган дээрээс цус илэрсэн. Тэр цусыг шинжилгээнд явуулахад цогцтой таарч байсан. Цогцсны цустай таарч байсан. За мөн хохирогчийн биед үүссэн хутганы шарах Лигийн галтгооноос олдсон хутга хоёр яг таарч байсан ба хэмжээ дамжаагаараа. За Лиг эхнэрийнхээ амийг хөнөөсөн хэмээн үзэж одоо байцааж явах үед шууд баривчилсан байна. За гэсэн ч бол тэрээр эхнэрийнхээ амийг хөнөөгөөгүй бөгөөд хизээж би эхнэртэй гар хурж түүнийг одоо зодож нүдэж байсан удаа байхгүй гэдгээ тэрээр тайлбарласаар байсан байна. За мөн Лигийн эцэг ч гэсэн тийм ээ цагдаагийн газар очиж одоо хүүг нь одоо суллаад өгөөч гэж гуйж одоо цагдаа нар одоо хийлж одоо өргөдөл гомдол бичсэн ч бол цагдаа нар бол хүлээж аваагүй байна. За ингээд мөрдөгчд Лигээс асуудаг. Таны эхнэр Жахуй таны эцэгтэй явалддаг талаар одоо тосгонд цуу яриа гарсан байна. Та энэ талаар юу гэх вэ гэхэд бол одоо Ли хэлдэг. Энэ цуу яриа бол одоо өстө жинхэнэ цуу яриа шал худлаа. Миний эцэг болон миний эхнэр хоёрын дунд ямар ч тийм бусармаг бузар үйл бол байгаагүй гэж мэдгдсэн. Айгу итгэлтэй байсан байгаа байхгүй юу? За Лигийн эцэг тухайн шүн бэрийнхээ өрөөнөөс цээж нүцгэн гарч явснаа бол цагдаа нар мөрдөгчд тайлбарлсан байна. За юу болсон бэ гэхээр үнэн инээдтэй хэрэг болсон байгаа байхгүй. За тэр шүн одоо энэ айлын бэр Жахуй чинь айгүй их өндөр халуураад өвдсөн юм байна. Тэгээ бүр ингээд ёолоод нөгөө өндөр халуурсан чинь босч чадахгүй ингээд яргалаад хөвтчихсэн чинь за мэдээж нөхөр нь ажилдаа эзгүй байсан. За ингээд хадам аав нь бэрийнхээ өрөөнд ороод амхандаа нэг төмпөнтэй хүүтүүс оруулж өгөөд толгой дээр нь хүүтэн чинь тавьж өгчөөд тэгээд тэрүүгээр нь одоо яасан гарах гэж явж байгаа нөгөө төмпөнтэй усаа санаандгүй унгаагаад асгацсан юм байна. Альтарч унаад. Тэгээд нөгөө яг хадам аав нь цамцаа нь оргочихгүй да. Тэгээд цамцаа нь оргочоод нөгөө нэг дээдх цамцаа тайлах гээд аваад хатаачаад нөгөө бэрийнхээ толгой дээр хүүтэн чинь тавьчих өрөөнөөс нь гарч явсныг тосхны иргэд хараад энэ хоёрыг бол учиртай гэсэн цуу яриа гарсан юм байна. Тэгээд ч ер нь маргааш нэм цуу яриа гарсныг одоо бэрж яахуйч мэдсэн, хадам аавч мэдсэн. Тэгээд мэдээж энэ хоёр бол яг одоо яг үнэн байдал дээр тийм янз бүрийн юм одоо зүйл тийм ээ хүний өснөөс гажуу зүйл хийгээгүй учраас юу байсан юм байна. Тайлбар хийгээгүй өнгөрсөн юм байна. За мөн одоо энэ Лигээс асуудаг л да. За одоо танай галт тогооны өрөөнөөс олдсон цустай хутганы талаар одоо та юу гэж хэлэх вэ гэхэд одоо Ли бол өстө үнэхээр мэдэхгүй байна гэж хэлдэг. За ингээд хэрэг ерөөсөө урагшилж өгөхгүй болж ирэхэд бол төв лабораториос цочирдон мэдээ ирдгээ. За цогцсноос авсан ДНХ-гийн шинжилгээ одоо энэ Лигийн одоо сургуу болчиход байгаа энэ эхнэр Жахуй болон одоо Жахуйгийн ээжийн ДНХ-тэй таараагүй болох нь тогтоогдсон. За тэгэхээр энэ цогцос бол энэ Лигээд байгаа хүний одоо сургуу алга болчиход байгаа энэ эхнэр биш байж таарж байгаа байхгүй. За үүнээс дүгнэхэд мөрдөгчд эхнээсээ л буруу сэжүүрийг хөөж шал буруу зүг рүү яваад исэн бөгөөд тосгоны иргэд бол мөрдөгчдийн ур чадварт одоо эргэлзэж нилээд хил ам гаргаж эхэлсэн байна. За ингээд хид хідэн асуултууд гарч ирсэн. Хэрэг дахиад одоо эхнээсээ ингэж өөр шугамар явах шаардлагатай болсон. За аллах үйлдсэн цустай хутга яагаад Лигийн галтгооны өрөөнөөс олдсон байх вэ? Магадгүй Ли хохирогч эмэгтэйтэй ямар нэгэн байдлаар холбоотой байсан уу? Цогцос Лигийн эхнэр Жахуйгийнх биш юм бол за Жахуй одоо хаана байж болох вэ?
За ингээд мөрдөгчд Лю Жуны эхнэр болох Жэнмин гэх эмэгтэйд анхаарлаа хандуулж эхэлдэг. За энэ Жэнмин гэдэг эмэгтэй бол жинхэнэ одоо манай өнөөдөр ярих гээд байгаа хэргийн эзэн хингэргийн тохиор эмэгтэй байгаамаа. За Лю Жуны эхнэр Жэнмин бол одоо нэхэмлийн үйлдвэрт ажилладаг бөгөөд зөвхөн бас л одоо амралтын өдрөө л гэртээ ирдэг байсан миний нэмэгтэй. Гэрээсээ хол ажилладаг, гэртээ бараг байдаг. За мөрдөгчд Лю Жуны эхнэртэй уулзахаар гэрт нь бол одоо нэг 2 3 удаа очих бүр ерөөсөө эхнэр нь байхгүй байгаад исэн учраас одоо түүний эхнэрийнхэн ажилдаг нэхэмлийн үйлдвэр дээр мөрдөгчд очисон баг. За нэхэмлийн үйлдвэрийн менежертэй мөрдөгчдийг уулзахад одоо тэр ажлын газрын менежер нь хэлдэг байхгүй юу. Жемин бол одоо 2-7 хоног ерөөсөө ажилдаа ирээгүй сургуу алах болцсон. Чөлөөч аваагүй би одоо инглээ тэглээ гэдэг учир шалтгаанаа ч ерөөсөө хэлээгүй. Ер нь ч тэгээ Жемин бол одоо хувь хүнийхээ хувьд бол маш зожиг зантай, ааш муутай эмэгтэй байсан шүү дээ. Тэгээд ч ирэн түүний нөхөр нь орой болгон ажилд харах үед одоо Жеминийг ажлаас нь ирж авдаг байсан. Тэгээд тэр хоёр үйлдвэртэй ойрхон байр түрээсэлж амьдрдсан юм шиг бэлээ гэж ажлын газрын менежер нь хэлдэг. За гítэл энэ Жемин гээд байгаа эмэгтэйгийн чинь нөхөр нь Лю Жун шүү дээ. За гэтэл бол одоо энэ нөхөр Лю Жун нь одоо энэ мөрдөгчд хэлж байгаа. Би эхнэрээ орой болгон ажлаас нь тосч авах нь битгий хэл би одоо эхнэрийнхээ ажил дээр ч очтгүй. Яагаад гэвэл манай эхнэр чинь гэрээсээ хол ажил хийдэг. Тэгээ нэг амралтын өдрөөр л гэртээ ирдэг. Тэгэхээр би бол одоо юу тэгэж хол газар очиж өдөр болгон эхнэрээсээ одоо ажлаас нь тосч авах вэ. Дээрээс нь бол одоо би эхнэртэйгээ тэгэж байр майр түрээсэлж тэр үйлдвэртээ амьдрдаг юм байхгүй гэж нөхөр нь хэлдэг аахгүй. За тэгэхээр энэ Лю Жуны эхнэр Жеминийг ажлаас нь өдөр бүр тосч авдаг тэр нөхөр гээд байгаа хүн хэн болж таарах вэ гэдэг асуулт гарч ирсэн. За мөржигчд энэ сэжигтэн номер 1 2 3 гэх нэг 3 эрэгтэй хүн байгаа шүү дээ. Нэг хулгайчтай архиусан 3 хүн гээд байгаа. За энэ 3 эрэгтэй зургийг тэр үйлдвэрийн менежерт үзүүлдэг байхгүй юу? За энэ 3 эрэгтэй хүний аль нь энэ одоо Жеминийг ажлаас нь ирж авдаг тэр нөхөр нь юм бэ гэд асуудаг. За тэгсэн чинь бол үйлдвэрийн одоо тэр менежер хэлдэг байхгүй юу? Лигийн зургийг заагаад энэ хүн штэ, энэ хүн Жеминий нөхөр штэ. Энэ хүн л одоо Жеминий өдөр орой болгон одоо ажлаас нь тосч авдаг хүн штэ гэж хэлж байгаа. Ингээл пал. Яагаад вэ гэхээр энэ Ли бол Жеминий нөхөр биш байхгүй юу? Жеминий нөхрийнх нь найз нь байхгүй юу энэ Ли чинь? За ингээд Ли болон Лю Жу нарыг одоо цагдаагийн хэлтсээр дуудаж байцсан. Нөгөө хоёр эрэгтэй найзыг тийм ээ. Энэ өнөөдрийн яриад байгаа хоёр хосын гол дүрийн одоо нөхрүүдийг дуудаж байцсан байна. За мөн одоо Жеминий эцэг эхийг дуудаж цогцос таниулах ажиллагаа явагджээ. За Жеминий ээж нь цогцос таниулах үеэр цогцсны одоо үсийг сөхөөд хүзүүний арт тал тийм 3 тийм ийм дараалцсан жижигхэн мэнг байгааг олж хараад бол манай одоо охин мөн байна гэж таньсан. За ингээд гинтийн цочрлын улмаас Жеминий ээж нь ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Ингээд тосгоноос олдсон чармайн нүцгэн эмэгтэй хүний цогцос бол Лю Жуны эхнэр буюу Жемин мөн болохыг бол одоо ингээд тогтоочдгоо. За байцаалтын үеэр Лю Жун та эхнэрээ таны найзтай чинь араар тавьдаг байсныг мэддэг байсан уу гэж асуухад бол тэрээр бол өстой огт мэддэггүй байсан гэж хариулсан ч түүний царайд бод элтэд үзэн ядсан шинж тодорсон байна. Тэрээр аллаг гарсан өдөр хаана хинтээ одоо юу хийж явсан бэ гэхийг бол асуухад бол одоо Лю Жун гэртээ ганцаараа байсан. Намайг бол одоо нотлох хүмүүс байхгүй гэж хэлдэг. За ингээд мөрдөгчд бол одоо Лиг дуудаж одоо цогцос таны эхнэрийнх биш. Таны найз Лю Жуны эхнэр бөгөөд таны нууц амраг байсан Жэнминийх болохыг тогтоогсон гэж хэлэхэд бол энэ Ли бол шокнд ортдог. Тэг гарцаагүй байдалд орсон Ли тийм ээ найзынхаа эхнэртэй нууц амргийн холбоотой байснаа хүлээн зөвшөөрчээ. Тэрээр одоо энэ Ли гэдэг байгаа хүн чинь нууц амраг одоо Жеминий талаар бол ингэж л ярьж л да. Одоо Жемин бол намайг өстой дэндүү их ойлгодог байсан. Тэгээд ч намайг одоо маш их хайрладаг байсан эмэгтэй. Тэгээ бит хоёр бүр одоо хүүхэдтэй болчихсон байсан. Жемин одоо миний хүүхдийг тэгээд 2 сар болж исэн. Ингээд би одоо түүнтэй гэрлэхээр төлөвлөж байсан. Гэвч одоо ингээд бүх зүйл боломжгүй боллоо гэж энэ Ли уйлсан байна. Ингээд Лигийн байр байдлыг ажигласан мөрдөгчд бол за энэ Ли гэдэг хүн өөрийн нууц амраг Жеминд бол одоо чин сэтгэлээсээ хайртай байсан учраас түүний амийг бол хүнийх ямар ч үндэслэхгүй байна гэж мөрдөгчд дүгнсэн баг. Тэгээд ч бол аллагын зэвсгийг бол алуурчин зориудаар Лиг бол одоо алуурчин болохын тулд магадгүй одоо тэдний галтгооноос хутгийг авч аллага үлдээд тэгээ буцааж галтгоонд нь тавьсан байх магадaltaй гэж үзсэн байна.
За ингээд мөрдөгчд одоо нууц амаргууд болох тийм ээ Ли болон Жеми хоёрын одоо тэр үйлдвэрийнхэн ойролцоо түрээсэлжсэн өрөөг шалгахаар очисон баг. За тэдний өрөө бол маш эмх замбраагүй байсан бөгөөд тэдний унтдаг байсан үрчийсэн цагаан хэрэглэлтэй орон дээрээс одоо өрийн шингээ олж илрүүлсэн байна. За өрөөнд мөн одоо энэ Лигийн эд зүйлсж байсан, Жеминий эд зүйлсж байсан байгаа. За тэгэхээр энэ хоёр одоо нууц амрагууд тийм ээ ямар ч байсан тэнд бол хамт үйлдвэрт одоо ажилтдаг хугацаанд амьдардаг байсан гэдэг нь тогтоогдсон. Өрөөний эмх замбраагүй байдлыг харахад бол өрөөнд хүмүүс маргалдаж, муудалцаж, нотолцсон байдал бол одоо тодорхой харагддаг. За гэвч өрөөнөөс бол цусны толб олдоогүй учраас аллагыг өөр газар үлдсэн байна гэж үзсэн. Лигийн эхнэр Жахуй одоо гинт одоо гарч ирсэн бөгөө за бүх хэргийг бол илчилсэн. За нөгөө сураггүй болоод ээжигээ эргчээд ирья гэсэн нөгөө Жахуй чинь гинт л одоо мөрдөгчдөр гарч ирсэн байна. За тэрээр бол Жеминий амийг бол одоо хөнөөхөд оролцсон гэдгийг хүлээн зөвшөөрж одоо тэр тосгоны одоо бүх ард иргэд болон мөрдөгчийг цочирдуулсан одоо түүхийг ярьдаг. За Лигийн эхнэр Жахуйг харахад маш их уйтгар гуйнагт автсан, турж ицсэн, олон хоног нойргүй явсан илтэд харагдаж байсан байна. За ингээд Жахуй цагдаагийн хэлцээр ирэн гашуун түүхийг үннээр нь ярьж эхэлсэн байна. Өдгөө 35 настай Жахуй анх 23 наснда нөхөр Литэйгээ гэрэлсэн. За эхний жилүүдэд Ли эхнэрдээ халамжтай байж тэдний гэрлэлт аз жаргалтай байсан байна. За тэр үед Лигийн ээж буюу одоо Жахуйгийн хадам ээж нь тэднийг хурдан хүүхэдтэй болохыг одоо хүсч ятгадаг байсан байна. За хосууд гэрлээд 1 жил өнгөрсөн ч Жахуй ерөөсө хүүхэд болж чадахгүй байсан учраас хадам ээж нь санаа зовж түүнд одоо жирэмсэн болоход одоо тусдаа им болон ардын одоо им эмчилгээний одоо аргуудыг одоо зааж өгч хийлгэж янз бүрийн им танг бэр хүүхэндээ уулгадаг байсан байна. Нэгэн удаа Жахуй эмнээс хордлого авч бүр үхэх шахсан бөгөөд за хадам ээжийнхэн одоо өгсөн эмнүүдийг тэгсэн ч гэсэн бол дуулууртай удаг байсан байна. За аргаа барсан Жахуй хүүхэд болохгүй байгаа асуудлаа одоо магадгүй өөрт нь биш нөхөр Лид нь байгаа болов уу гэд бодоод тийм ээ нөхрөө одоо авч явж одоо эмнэлэгт үзүүлэхээр явах гэтэл хадам ээж нь тас хоригдолж за энэ жирэмслэхгүй байгаа асуудал бол миний хүүд биш одоо чамд л байгаамаа гэж хэлээд тэднийг эмнэлэг рүү явуулаагүй байдаг. За Жахуй хадам ээж нь бол одоо юунд мэддэхгүй янз бүрийн им авчирч өгөөд идэг байсан. За тэрийг бол одоо Жахуй бол үнэхээр уух дургүй байдаг байсан ч за хадам ээжигээ бодоод одоо эмнүүдийг уутсан баг. За ингээ нэг удаа хадам ээж нь одоо Жахуйд им авчирч өгсөн. Жахуй дургүй байсан ч гэсэн тэр имийг ууссан. Имийг уусны дараа түүний хөвлийн хэсгээр хүчтэй базалж доошо цус алдсан байна. За Лиг гэртээ ирэхэд бол эхнэр нь цус алдаж ухаангүй хэвтэж байсан бөгөөд тэд яаралтай эмнэлэг рүү явсан. Эмч Жахуйгийн амийг аварч чадсан ч гэсэн одоо тэрээр одоо дахин хизээж жирэмсэлж чадахгүй болжээ гэж хэлдэг. За учир нь юу вэ гэхээр Жахуй тэр эмийг уух үедээ 2 сартай жирэмсэн байсан бөгөөд жирэмсэлснээ мэдэхгүй хадам ээжийнхээ өгсөн эмийг ууснаар ураг зулбаж Жахуйгийн савыг ерөөсөө дахин хүүхэд тээх боломжгүй болгож эм гэмтээсэн юм байна. Харамсалтай тий. За энэ мэдээг сонссон хадам ээж нь тийм ээ өөртөө буруу өхийн оронд бол одоо бир Жахуйгээ бол одоо толгой төрүүгөө заагж чиний ил буруу муруу нийтрээ гэж одоо бөөн хэрүүлд орвол энэ гэр бүлд гарчээ. За ингээд энэ хэрүүл дунд одоо энэ Ли бол өөрийнхөө эхнэрээ өмөрөөд ээжтэйгээ бол одоо маргалцсан юм байна. За ингээд нилээд одоо ээж хөө ширүү маргалцсны улмаас бол одоо энэ Лигийн ээж нь маш хүчтэй огцом ууралснаасаа болоод одоо саажилт өгс саа хүчтэй болцсон юм. Энэ явдлаас хойш одоо гэр бүлийнхэн хагаралтаж хоорондоо ив найрамдалгүй болж одоо нэг л тийм хүүтэн хүндий харилцаатай болсон байна. За гэвч Жахуй саажилттай хадам ээжигээ бол асарч бэр хүнийхээ үргийг гүйцэтгсээр байсан байна. За хүүхэд төрүүлэх боломжгүй болсон Жахуйг одоо нөхөрлийн одоо хэрэггүй хүн шигээр харж тоохоо болж ер нь бол одоо араар тавих бодолд автчих эхэлсэн баг. Эхнэрийнхээ араар тавих бодолд автчих эхэлсэн баг. Мухагоц. За ингээд бол одоо Ли бол одоо эхнэртэй сэтгэлгүй болж тийм ээ одоо эхнэр нэгэнд одоо жирэмслэхгүй хүүхэд гаргаж чадахгүй учраас сэтгэлгүй болж одоо эхнэрээсээ зүхтах шалтак хайгаад гэрээсээ хол модны үйлдвэрт ажилд орж за ингээд баг гэртээ ирэхэ болсон байгаа байхгүй юу энэ Ли гэдэг залуу. За Лигийн ажилдаг байсан модны үйлдвэрийн хажууд за түүний нууц амраг болох Жеминий оёдлын үйлдвэр байдаг байсан баг.
За ингээ энэ хоёр чинь нөгөө ойрхон хоёр үйлдвэрт ажилладаг байсан учраас санамсаргүй байдлаар одоо хоорондоо танилцсан бөгөөд Жеминий үзэсгэлэнтэй төрх ярих арга барил бол Лид бол маш ихээр таалагдсан байна. За эхэндээ бол одоо энэ Жемин бол одоо гэрэлтсэн нөхөртөө гэдгээ бол Лигээс бол нуусан байна. Ерөөсө хилээгүй ганц би л гээдсэн баг. За эцэст нь бол Ли бол одоо тийм ээ тосгоныхоо нэгэн одоо залуутай бол танилцж найзууд болсон юм байна. За тэр хүн бол одоо Лүжүн байсан. За ингээд Ли Лүжүн хоёр бол хоорондоо найзууд болсон баг. За нэлээд сайн найзууд болоо тэгээд нэг нэгнийхаараа орж гардаг байж байгаа. Нэгэн удаа одоо Ли Лүжүнэд очсон, зочилж очсон. За гисэн чинь юу вэ гэсэн чинь нөгөө нууц амраг бүсгүй нь Лигийн найз болох Лүжүний эхнэр нь байсан бохоггүй. Ингээд одоо тэр айлд очиод мэддэг. За гэвч одоо энэ Ли болон Жемми хоёр одоо аль нь гэрэлсэн байсан ч гэсэн бол одоо энэ хоёр нэгэндээ одоо хайртай байсан учраас нууц амрагууд хിവэр үлдээ хоёулаа гэж шийдсэн баг. За анх алтан цагийг Ли бол өөрийн нууц амраг бүсгүй болох Жемминд бол одоо худалдаж авч бэлгэхээр авч өгсөн бөгөөд одоо эрүүл болоод бодсон байна л да. За согтуудаа мань хүн бол одоо нууц амрагтай энэ алтан цагийг авсан байгаа. За тэгээ эрүүл болонготлоо бодсон байна. Би одоо хэрвээ энэ алтан цагийг Жеминд бэлгэлчих юм бол за нөхөртөө нөгөө хамт архиужих үед энэ алтан цагийг худалдаад авсан шүү дээ. Тэгэхээр одоо миний одоо амраг бүсгүй Жеминий нөхөр буюу миний найз Лүжүн бол одоо энийг мэдчихнэ. За тэгэхээр одоо би яаж ч удсан одоо амраг бүсгүй одоо нууц амраг Жеминд бол энэ алтан цагийг өгч болохгүй юм байна гэд өөрийнхөө одоо хайр сэтгэлгүй тийм ээ нөгөө жирэмсэлтгүйгээд одоо дорд үздэг ихнэр жаах уйда нөгөө алтан цагаа дуртай дургу инли бэлгэлсэн байгаа. За Жемин гэх эмэгтэй тухайн үедээ Лигээс гадна за өөр хид хидийн ирчүүдтэй уулзаж учирч одоо бэлгийн дурвслыг хангадаг байсан байгаа. За энэ Жемин гэх эмэгтэй бол нэлээд явдалтай эмэгтэй байж л те. За Жемин бол одоо гол дуу, бэйр хүү, булчинлаг ирчүүдтэй явалдаж ирнэ. Бэлгийн дурвслыг хангадаг нэлээд олон амаргууттай байсан юм байна. За түүний явалддаг олон ирчүүд дундаас бол одоо Ли тийм ээ Лил одоо юу гэдэг яа тийм Жиминий төлөө бол одоо нилээд их хайр одоо түүнд нилээн хайртай халамжтай байж тэгээд ч одоо Жеминий төлөө маш их хэмжээний мөнгийг одоо Ли зарцуулахад бэлэн байсан. За энэ хоёр ч одоо нөгөө ажилдаа бол нилээд нийцэмжтэй тохирдог байсан юм байна. За ингээд бол энэ Жемин гэх эмэгтэй бол ер нь Лиг бол одоо сонгоод ер нь гэрлэхээр энэ хоёр чинь нууцаар төлөвлөж исэн байна. Жеминий нөхөр тийм ээ Лүжүн бол бэлгийн сулралтай байсан учраас тэрээр бол одоо нөхрийнхөө араар би угаасаа ингэж тавьдимаа гэж нууц амраг Лидэ ярьсан байгаа байхгүй юу нөхрөө муулж. Ингээд Жиахуй анх нөхрөө араар нь тавьсныг одоо яаж барьснаа мөрдөгчдөд ярьдаг. За Жиахуй нэгэн удаа нөхөртөө одоо хилэлгүйгээр нөгөө модны үйлдвэр дээр нөхрөө ирэхээр очижлээ. Одоо би одоо чам дээр очлоо барьлаа гэж хэлээгүү тосгоноос нэг хоол унд бэлдээд нөхрийнхээ ажил дээр очисон юм байна. За ингээд нөгөө нөхрийнхөө модны үйлдвэр дээр нь очилж ихтэйхэн хөрх юм баярлал баг гэртээ ирдгүүр нөхрөө хараад л нөгөө жаах чинь баярлаад яг нөхрөө дуудах гэсэн чинь нөхөр нь одоо жигтэйхэн инээж ханаацсан өстө нэр нэг эмэгтэйг тэрвэрээ явуулчихсан гэж байгаа. Тэрвэрлэгдсэн хоорондоо хилхэлтээд тэгсэн чинь тэр эмэгтэй хэн байсан бэ гэсэн чинь Жахуйгийн тосгонд амьдардаг Жемин байсан байгаа байхгүй юу? За ингээд Жиахуй тэдний үйлдэлийг батлахын тулд за магадгүй одоо санаандгүй байдлаар тэрвэржсэн ч юм уу эсвэл найзууд байсан ч юм болов уу гэж бас нэг хүн юмыг боддөө шүү дээ. За би бас арай ургуулж бодоод байна үгүй баха гээл те. Тэгээд энэ Жиахуй одоо ер нь яг энэ хоёр явуулдтiin үгүй мүү гэдгийг батлахаар мань хоёрыг чимээгүй араас нь дагсан байгаа. За гэтэл нөхөр Лин тийм ээ бүр нөгөө нэг нууц амраг хүүхэн Жеминтэй хамт түрээсэлдэг өрөөлүүгээ очоод нөгөө хоёр чинь өрөөндөө ороод хаалга хаагаа жигтэйхэн инээж хөхрөлтөөд цагийг өнгөрөөсөн гэж. За тэнгуут л одоо энэ жаахуй чагнаад исэн чинь нөгөө хоёр чинь амаргалж байгааг энэ жаахуй хаалганы цаанаас нь сонсчдөг. За ингээл жаахуй бол тийм ээ за уур хилэн доромжлол гинтийн цохилтонд орж одоо би энэ амар огцом хямраад гэртээ хараад одоо хідэн шүн халуурж өвдсөн юм байна. Хэд хоногийн дараа одоо биеийн дээрдэж Жиахуй тийм ээ одоо Жеминий нөхөр болох одоо Лүжүнтэй уулзаж хэлдэг байхгүй юу. За хүүе тийм ээ танаа ихнэр манаа нөхөр хоёр нууц амаргууд бүр явуулдтiin байна. Би бүр тэднийг ингээд нөхрийнхөө модны үйлдвэр дээр санаандуу очих үедээ бол одоо ерөөсөө яа харахгүй гарцаагүй одоо барьчлаа гэж хэлдэг.
За гэсэн ч одоо энэ зүйлийг сонсоод тийм ээ одоо нөгөө нэг Жемин гэдэг байгаа хүүхний чинь нөгөө нөхөр нь Люжүн бол одоо за арайгүй илгүү дээ чи ч одоо буруу л яриад байна да бүр Ли чинь бүр нэгт миний найз хоёрт одоо миний ихнэр одоо миний найзтай ингээд араар тавина гэж яриад гүм да гэд итгээгүй гэж байгаа байхгүй. За гэсэн ч бол одоо Люжүн одоо зүгээр орхиж чадаагүй. За ямар ч байсан би бол одоо юу яа өөрийн нүдээр харъя гэд эхнэрийнхээ ажилтдаг үйлдвэр дээр очиод за эхнэрээ бас энэ Люжүн нууцаар дагсан баг. За ингээд Люжүний эхнэр нь одоо түүний найз Литэй одоо амраглаж байхыг хардаг, хамт нэг байр түрээсэлдгийг нь олж мэддэг, за уулзаж учирдгийг нууцаар сэмхэн мөрдөөд бүгдийг нь харчдаг, мэддэг. За хүсэлт ачаалдаа автсан одоо Жемин л одоо энэ нууц амраг буюу Лид бол одоо нөхрийгөө хилдэг байсан юм байна. Манай нөхөр бол одоо угаасаа бэлгийн сулралтай штэ. Надтай ер нь ойртож байрдгүү. Тэгээд ч би ер нь чамтай явахад бол надад нэрээ дэндүү гоё гайхамшигтай байдаг мэдэг энэ төр гэж одоо энэ Жемин нууц амраг Лигээ магтаж ярьдаг байсан баг. За энэ Ли болохоор одоо нөгөө нууц амраг Жеминд бол одоо илдэг байж л те. Чи бол өстой дэндүү дур булаан бүсгүй шүү. Би бол одоо өстой чамд дурлсан. Чи өстой надад аюу их таалагддаг. Харин миний эхнэр одоо Жахуй бол өстой яг мод штэ гэж эхнэрээ доромжилж ярьдаг байсан баг. За ингээд нөгөө Лю Жун болон Жахуй хоёр ч нь одоо тийм ээ нэгнийхээ эхнэр нь араар нь тавиад нэгнийх нь нөхөр нь одоо араар нь тавьдсныг одоо мань хоёр мэдчихлээ шүү дээ. За ингээд энэ хоёр араараа тавиулсандаа хорсож хоёулаа нийлж байгаа дээрээс өшөөгөө авахар төлөвлөсөн байна. За тэдний бол анх бол өшөөгөө авах төлөвлөгөө нь бол ерөнхийдөө бол энэ хоёрыг жоохон айлган сүрдүүлээ л гэж бодож исэн. За цаашлаад бүр байдал хяналтнаас гарч ингээд аллах төрсөн юм байна. Тэр нэгэн өдөр Лю Жун болон Жахуй хоёр одоо тийм ээ нөгөө Жеминий ойдлын үйлдвэр дээр очиод за Жемин Ли хоёрын нууцаар түрээсэлдэг байранд очисон байгаа байхгүй. За тэгсэн чинь Ли бол байхгүйсэн. Байранда Жемин байсан байгаа түрээсийн байранд. За гэтэл бузар явдалтай гимшгийн оронд одоо нөгөө Жемин гэдэг хүүхэн чинь тийм ээ нөхөртөө болон одоо нууц амраг хоёрынхоо ихнэрт тийм ээ амар томжгүй ханцаа авах нөгөө хоёрыг чи ороод ирсэн чинь би одоо баг ингээ 2 сартай жирэмсэн энэ бол одоо угаасаа Лигийн хүүхэд бид хоёр угаасаа гэрлэхээр шийдэж байгаа шүү дээ. Тэгээд ч яах вэ чи сонс чамаас угаасаа нөхөрчин сална тэгээд надтай гэрлэн гэдгээ бол хэлсэн. Ли бит хоёр бол одоо угаасаа гэрлэн гэж энэ Жемин хэлсэн баг. За мөн одоо энэ Жимин чи өөрийнхөө нөхөр Лүү Жүнд хандаж ингэж хэлсэн байхгүй юу? Би чамаас угаасаа сална штэ. Бүх юм одоо ингэ дууссан штэ. Чи надаас хэрвээ гэрэлтээд суслуулахгүй бол би чамайг бэлгийн сулралтай гэдэг чинь олон нийтэд өстө заарлан чамайг өстө шившиг болгоно гэж нөхөрлөгөө дайрсан байгаа байхгүй. За энэ үгийг сонссон нөхөр нь галзууртлаа уурлаж эхнэр Жиминийг алгадаад авсан баг. За алгадуулсан Жеми стандараа шарандаа орилж гашгирж одоо тэрүүгээр нилээд л юм болж л дээ агсраад л. За тэгсэн чинь нөхөр нь бол уурандаа эхнэрийнхээ амыг гараараа тагалсан бөгөөд нэг мэтгээд одоо Жемийн амьсгалж чадалгүй түр хугацаанд ухаан алдаад унтсан байна. Ингээд өшөөгөө авахын тулд уурандаа багтарсан Люжүн эхнэрээ одоо алхахаар шийдсэн байна. За энийг юусэн алчил гэж утсан байгаа нөгөө амар тесрэл контрол алдсан байна л та. За түүний энэ шийдвэрийг бол одоо эхэндээ Жа хоёр зөвшөөрөөгүй ч одоо Люжүн хэлсэн байна л да. Чи ямар тэнэг юм бэ? Хоёулаа яаж доромжилсныг чи хараа л да. Чисээ Жемини чамааг яаж доромжилж байгааг хараа үсттэй. Тэгээ чи ингэж доромжлуулчаад энэ хоёрыг жаргаах гээд ингээ явуулах гээд байгаа юм уу гэж энэ Люжүн Жахуг ятгсан байгаа байхгүй. За ингээл Жахуч өөрөө их зөөлөн эмэгтэй байсан юм бэлээ. Ер нь нэг тийм одоо маш тийм зөөлөн одоо хүний аясаар нэг эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Яг тийм эмэгтэй байсан учраас Жахуй бол яах аргагүй Люжүний ятгалганд ороод зөвшөөрсөн байна. За ингээд Жахуй, Люжүн хоёр ухаан алдсан Жеминийг тэр түрээсэлдэг өрөөнөөс нь одоо дамжилж авч гараад элстэй тийм элсэн цүлд аваадсан баг эзэнгүү. За ингээд Люжүн бол уурандаа автаж уур нь ерөөсө гарахгүй байсан байна. За эхнэрээ ерөөсө хутгалахаар шийдээд яг ингээл одоо дээрээс нь ингээл хутгалах гал далааж исэн чинь нөгөө эхнэр Жемин гинт ухаан ороод тэгээд нөхрөөсө цугтаацсан баг. За ингээд энэ эхнэр нөхөр хоёр ч одоо нөхөр нь эхнэрээ алах гал эхнэр нь одоо амиа аврах гал ингээл нилээд зүхтаагаад ноцолдоод хөөцөлдөө тэр илсэн цүлд бол нилээ юм болсон байна л да. За ингээ эхнэрээ зүхтах үед бол одоо Люжүн араас нь хөөж барьж авахд бол Жемин одоо нөхрийнхөө одоо цавь руу тийм ээ нууц эрэхтэн лөө өшгөлөө цухтаацсан юм байна. За ингээд амар өвдөлт авсан Люжүн бол одоо ууралж исэн хүн чинь бүр уурна бүр дээзэхтэй хүрээд одоо амар уурталсан хүнээс чинь асар хүч гардаг шүү дээ. Ингээд эхнэрээ хөөж араас нь барьж аваад тэгээ нүүрлэн хутгаар хайр найргүй сэжцсэн баг.
За энэ үед бол одоо тэдний араас хөөж гүүрж ирсэн нөгөө нэг жаахуу чи энэ хоёр нөгөө хөөцөлдүүд ингээд жаахуугаас холдоо явчихсан юм байна л да. Нөгөө жаахуу чи амьсгаатад ингээ гүүгээд ирсэн чинь Жеми нь бол одоо хизээ үхсэн цусандаа будагдсан хөвтөж байгааг хараад тэгээ энэ жаахуу ухаан алдаад унтсан юм байна. Жаахууг ухаан орох үед одоо Люжүн үхсэн эхнэрийнхээ хувцсыг одоо бүх хувцсыг тайлаад тэгээд одоо нөгөө нэг жаахуугээс нөгөө нэг алтан цагийг аваад энэ юу яасан байгаа байхгүй нөгөө эхнэрийнхээ гарт зүүлгцсэн баг. За ингээд мөн цустай хутгийг одоо энэ Люжүн одоо жаахууд өгцөн байна л да. За чи ерөөсөө энэ цустай хутгийг ингээд галтгооныхон өрөөндөө ингээд аваачаа тавьчих. За ингээд энэ хэрэг бол одоо мэдээж чиний нөхөрлийн одоо нууц амраг энэ Жеминийг алсан болж харагдана. Тэгээд чинь алтан цаг одоо ингээд энэ хэргийг бол одоо тий энэ хоёр одоо холбоотой үйлдсэн болох нь бол тодорхой гэд энэ хоёр хэргийг зохион байгуулсан байна. За цагдаа нар цогцыг Лигийн эхнэр Жаахуй гэж бол мэдээж бодсон тийм үү. За Ли бол эхнэрээ алсан алуурчин болоо шоронд орно. Тэгээд ч энэ хоёр одоо нэг сумаар хоёр тулаагаа сайхан өшөөг авчна гэж бодсон байна. За ингээд бол одоо Люжүнний одоо шууд тулгсан байдалд орсон одоо Жаахуй бол одоо зөвшөөрөхөөс өөр аргагүй болоо төлөвлөгөөг нь дагсан байна. За ингээд тэрээр бол одоо гэртээ буцаж ирээд хатан аав ээж хоёртой тийм ээ нөгөө ээж нь өвтчлөө би ингээд төлөв хот руугаа явжаад ирье гэж хатан аав ээж хоёртой худлаа яриад мэдээж нөхөр нь модны үйлдвэрлэгээ ажилдаа явцсан байсан. Ингээд Жаахуй нэг газар нуугдчихсэн байна. Жаахуйгийн мэдүүлснээр бол цагдаа нар тэр даруй бол одоо Люжүнийг дахин дуудаж байцсан байна. За энэ удаад бол Люжүн бол эхнэрийнхээ амийг хөнөөсөн хэрэгээ бол хүлээн зөвшөөрсөн. За бүх юм ингээд тодорхой болчлоо шүү дээ. За Люжүн өөрийн эмгэнэлт амьдралын түүхээ ярьсан. За энэ хүний амьдрал бас их сонин түүхтэй. За энэ Люжүн гэдэг хүн бол Хятадын Леннам гэх хотод одоо өнөр өтгөн гэр бүл төрж өссөн юм байна. За түүний аав нь бол эрт нас барж, ээж нь ганцаараа 6 хүүхэдтэй өсгсөн юм байна. Хэдий амьдрал нь хүнд хэцүү байсан ч Люжүний ээж нь бол одоо хүүхдүүдтэй үргэлж сайхан ханддаг сайн ээж байсан байна. За Люжүний хүүхэд ахуй дурсамжинд бол ээж нь үргэлж хамгийн сайхан ийдэг, хамгийн сайхан хайр булан хүн байсан гин. За гэвч түүнийг 8 настай байх үед байдал ерөөсөө оронгороо иргсэн. Нэг өдөр ээжигээ энэ Люжүн нэгэн эртээ одоо хөтөлцөөд явахыг бол санамсаргүй байдлаар бол харцдаг. За ээж нь тэр танихгүй эртээ олон нийтийн өмнө бүр ичгчгүй тэрвэлдээд нэлээд дотн байдлаар одоо хандж исэн байна. За тэр үед одоо Люжүн 8 настай хүүхэд байсан учраас ээж нь яагаад ингээ өөр эрэгтэй хүнтэй яагаад ийм байдал гаргаад байгаа юм болоо гэд ойлгоогүй гинэ. Тэгээд үргэлж хайрлаж явсан ээж нь одоо гинтл одоо тэр танихгүй эрийг дагаад өөрийнхөө одоо аз жаргалыг өгөөд хот руу явж амьдрахаар болсон шийдвэрээ хүүхдүүдтэй хэлдэг. За ээж нь бол одоо ингэж л хэлсэн байна л да. За ингээд ээж нь бол одоо олон жил хөдөө хөхөрч гадаа гандлаа. Тэгээд ч одоо би залуу сайхан насаад одоо та 6 хүүхдээ одоо өсгөхөөр би зүтгэж өнгөрөөлөө. За одоо би бол одоо ингээ хөдөө насан туршдаа ингээд үлдмээргүй байна. Энэ хүн ингээ надтай амьдрна гэж хэлсэн. За ээж нь бол одоо энэ хүнтэй болоод амьдрах бол ээжийнхэн одоо туйлын зориг аз жаргалаа. Одоо тийм учраас ээж нь та нар ингээ өвөө эмээ дээр чи үлдээгээд ингээд хот руу явлаа гэж хэлдэг байхгүй. Тэгэхэд бол мэдээж хүүхдүүд нь ээжигээ дагаад уйлахад бол одоо ээж нь хэлсэн байна л да. За би бол та нарыг яавч авч явж чадахгүй нэ. Учир нь одоо энэ ээжийнхэн энэ хайртай залуу бол одоо чамайг ингээ 6 хүүхдээ орхиод надтай хамт амьдрийг гэвэл яг би зөвшөөрнө. Хэрвээ 6 хүүхдээ аваад хот руу явна гэвэл одоо тэгж болж чадахгүй. Тийм боломж байхгүй гэж хэлсэн учраас ээж нь бол одоо ганцаараа явлаа гэд ингээд ээж нь өөрийн жаргалаа өгөөд 6 хүүхдээ хаяад танихгүй эрийг дагаад явцсан баг. Алдгаар юм а тий. За ингээд тэр өдрөөс хойш Люжүний ээж бол хизээч буцаж ирээгүй гэж байгаа байхгүй. Хамгийн муухай нь үр хүүхдүүдээ эргэж хизээч ирээгүй. За энэ цагаас хойш Люжүний хувьд ээж гэх хүн бол түүний сэтгэлийн шарх болон хувирчээ. Ингээд Люжүн олон жилийн дараа бол одоо нас биеинд хүрсэн байхдаа бол ээжтэйгээ санаандгүй байдлаар таарлцсан байна. За тухайн үед бол ээж нь нилээд хөгшөрсөн байсан бөгөөд энэ олон жилийн хугацаанд ээжийнх нь нөгөө нэг хамт явсан эрэгтэй хүн нь нөгөө их нэртэй хүн байсан гинэ. Тэгээд бол одоо эхнэрээ хаяад энэ Люжүний ээжтэй бол гэрлэн барьны нийтрээ мэрэгэл амлаал тэгэл энэ хоёр чи явсан юм байна л та. За ингээд тэгээд бол одоо тэр эрэгтэй
Хүн ээж нь одоо хот руу аваачаад орон гэртээ аваадсан чинь мэдээж тэр хүн чинь их нэртэй хүн байж. За тэгээ тэр хүний эхнэр нь бол одоо энэ Лүжүний ээжийг бол одоо нөхрийг булаах гэж байгаа эмэгтэй хүн байна гэдгийг мэдээд Лүжүний ээжийг барьж авч зодоод гудамжинд хөөж гаргаад нөхрөө загнаад ингээд Лүжүний ээж нөгөө их сансан газар 9 шөнө хоосон гэдэг шиг гудамжинд гарсан бохоо. За тэр цагаас хойш одоо ээж нь амь зулгаа залгуулахын тулд хамгийн бага цалинтай олдсон ажлыг хийж ерөөсөө юм тэнүүчилж одоо амьдрах болсон гинэ. За Лю Жун ээжигээ 6 хүүхдээ одоо нэгэн танихгүй залуугаар солиод өөрийн жаргалаа хөөгөөд хаяад явсанд нь бол ер нь үргэлж үзен ядаж гомддог байсан бөгөөд за энэ олон жилийн дараа тэрээр одоо ээжтэйгээ дахиад таарсан. Ээж нь одоо бүх амьдралаа ярьсан ч гэсэн түүний одоо ээжигээ үзен ядах үзен ядалт нь одоо тайлагдаагүй одоо гомдол хорсол нь хэвээр байдаг байсан байна. Лю Жуны эхнэр одоо Лю Жун бол одоо өөрийн эхнэр Жеминтэйгээ анх уулзах хүртлээр за төрсөн ихтэй хаягдж байсан сэтгэл зүйн шарх нь бол эдгээгүй л байсан байна. За гэвч бол одоо тэрээр бол одоо эхнэртэйгээ танилцсанаас хойш түүний сэтгэлийн шарх бол эдгэж эхэлсэн юм байна л та. За эхнэр Жемин нь Лю Жуны сэтгэлийн шархыг эдгээж түүнийг хайрлаж аз жаргалтай гэр бүлийг бий болгоно гэсэн итгэл найдварыг бол одоо түүнд төрүүлсэн байна. За гисэн хэдийж хамгийн их итгэдэг хүн нь урваж араар нь тэр тусмаа өөрийнх нь найзтай араар нь тавьсныг олж мэдээд Лю Жуны ээждээ хаягдж байсан эмэгтэй хүнийг үзен ядах сэтгэлийн шархан сэтэрч маш их үзен ядалтанд одоо автаж эхнэрийнхээ амийг хүнээсэн баг. Ингээд аллах үйлдэх шалтгаан нь эхнэр нь өөрийн найзтай нь араар нь тавьсан явдал байсан юм байна. Эхнэрийнхээ амийг хүнээсэн талаараа бол одоо Лю Жун тийм ээ шүүх хурал дээр тэгээд мөрдөгчдөд ярих үедээ бол огт гимшиж харамссан шинж гаргаагүй бөгөөд харин ч бол одоо Лю Жуны царайд бол сэтгэл хангалуун шинж илэрчилсэн. Хүний амийг хэрцгийхээр бүрлэгсэн хэрэгээр Лю Жунд шүүхээс бүх насаар нь хорих ялыг бол оноосон байна. За харин Жиахугийн хувьд бол тэрээр аллах үйлдээгүй ч гэсэн гимт үйлдлийг өөгшүүлж гэрч болсон гэж үзсэн. За мөн хэрэгээ бол Жиахуйг сайн дураараа ирж хүлээсэн гэж үзээд Жиахуйд 5 жилийн хорих ялыг шүүхээс өгсөн байна. За Ли бол одоо уг шүүх хуралд бол оролцсон байна. Өөрийн эхнэр болон одоо найзынхаа одоо шүүх хуралд оролцсон байна. За энэ Ли бол одоо шүүх хурлын үед тийм ээ өөрийн эхнэр Жиахугийн одоо араар тавьснаа бол огт гимзэм гэж бодоогүй байна. За эхнэрээ бол хайсан найзынхаа эхнэртэй явуулсан гэдгээ ч огт тоогоогүй байна. За харин ч бол одоо өөрийн эхнэр Жиахуйг бол одоо өрөвдөхгүй харин ч одоо нууц амраг хайртай хүүхнийг нь бол одоо алхахад оролцсонд хорсож Жиахуйг үзен ядж исэн байдал гаргаж исэн гинэ. Ингээд нэгэн цагт аз жаргалтай амьдарч байсан гэр бүлийн одоо хоёр хосуудын гэр бүлийн амьдралыг там болгосон зүйл бол ерөөсөө л араар тавилт байлаа гэж. За ингээд өнөөдрийн маань дугаар үүгээр дуусч байна. Та бүхэндээ одоо аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. За ингээд дараагийн дугаараар уулзлаа. Баяр та.